Орос улс болон Украин улс хар тэнгист гал зогсоох тохиролцоонд хүрчээ. Бүгд найрамдах Солонгос улсад дээгдсэн ой хээрийн төмрийн цар хүрээ нэмэгдэж 17 мянган га талбайг хамарлаа. Америкийн нэгдсэн улсын үндэсний аюулгүй байдлын зөвлөх Майк Волц Хутижүүдийн эсрэг довтлооны тухай мэдээллийг задруулсан хэрэгт бүрэн хариуцлага хүлээнэ гэлээ. Газын зурвас дахь палестинчууд Хамас бүлэглэлийн эсрэг жагсаал өгнөллээ. Оройн тэргээ үзэгчтэй Тэнгэр телевизийн гадаад мэдээний хөтөлбөр эхэлж байна. Та бүхэнд олон улсад өрнөж байгаа онцлог үйл явдлуудаас цагийн мэдээллийг томилоо өргөе. Өнгөрсөн 3 өдрийн турш Орос, Америк, Украин улсын дипломатууд Украинд хэсэгчлэн гал зогсоох тухай асуудлаар хуралдсан. Хурлын үр дүн цагаан ордон Кремлээс өнөөдөр мэдээллээ. Америкийн нэгдсэн улсын төлөөлөгч нар Украин болон Оросын дипломатуудтай тусад нь яриа хэрэлцээ хийсний үндсэн дээр хар тэнгис дахь байлдааныг зогсоох, далайн тээврийн аюулгүй байдлыг хангах, худалдааны хөлөг онгоцыг цэргийн зориулалтаар ашиглахгүй байх тухай урьдчилсан тохиролцоонд хүрсэн байна. Дахиад хэрэлцээрийн олон нарийн ширийн асуудлууд шийдэгдээгүй байгаа гэдгийг анхаарах хэрэгтэй. Учир нь Кремль уг тохиролцоог барууны хориг арга хэмжээг цуцлах нөхцөлтэйгээр хүлээн зөвшөөрнө гэдгийг мэдгдсэн байна. Тодорхойлбол Орос улбаны улсын ерөнхийлөгч Владимир Путиний хөрөнгө оруулалт эдийн засгийн хамтын ажиллагааны тусгай төлөөлөгч Кирилл Дмитриев уг хэлэлцээрийг инх тайвны чиглэлд гарсан томоохон ахицсаа гэж үзсэн. Гэхдээ Оросын хөдөө аж ахуй хүнс бордооны худалдаатай холбоотой санхүүгийн байгууллагуудын эсрэг авсан байгаа хориг арга хэмжээг цуцалж тэдгээрийг SWIFT олон улсын төлбөрийн системд нэвтрүүлэх хүртэл тэнгисийн хэлэлцээрийг хэрэгжүүлэх боломжгүй гэж анхааруулсан байна. Мөн Орос улбаны улсын гадаад хэргийн сайд Сергей Лавров хар тэнгисийн худалдааны гэрээг сэргээхэд бэлэмжгэлээ Орос улбаны улсын ашиг сонирхлыг хамгаалах ёстой гэсэн байгаа юм. Энэ тухайд Америкийн нэгдсэн улс Орос улбаны улсын хөдөө аж ахуйн болон бордооны экспортод тулгарч байгаа саадыг арилгахын тулд далайн тээврийн даатгалын зардлыг бууруулах, бомбууд болон төлбөрийн системд нэвтрэх боломжийг сайжруулах арга хэмжээ авна гэсэн байна. Орос улс 2023 онд хар тэнгисийн худалдааны гэрээнээс гарч байсан тухайн үед Оросын хүнс бордооны экспортыг саадгүй болох хамлалтыг барууны орнууд биелүүлээгүй гэж Кремлээс үздснээр гэрээнээс гарч байсан бол Киевийн талаас Орос улбаны улс төрүүлж гэрээгээ зөрчиж хөлөг онгоцны хяналт шалгалтыг удаашруулсан гэж буруутгаж байсан баг. Тиймээс гэрээ зогссноос хойш Орос улбаны улсын арим Украины бомбууд болон үр тарианы агуулгууд руу давтаж эхэлсэн байдаг. Одоогийн байдлаар бүрэн хэмжээний энхийн гэрээ ойрын хугацаанд байгуулагдах төлөв харагдахгүй байгаа ч гэлээ талууд Сауди Арабид энэхүү өнгөрсөн 3 өдрийн турш болсон яриа хэрэлцээг энхийн тохиролцоонд хүрэх алхам яах аргагүй мөн гэж сайшаасан байна. Мөн өнөөдөр Дональд Трамп энхийн хэрэлцээр байгуулах ажил урагштай байгаа талаар сэтгүүлчдийн асуултанд хариулж байх үедээ хэлсэн байна. Өмнөд Солонгос улсын зүүн өмнөд хэсэгт гарсан ой хээрийн төмрийн хэмжээ нэмэгдэж 17 мянган га талбайг хамарлаа. За мөн 18 хүн амиа алдаж 19 хүн бэрцсэн тухай дотоод хэргийн яам мэдээлсэн байна. Өчигдөр албаныхан төмрийн хэмжээг 12 мянган га, амир өгсөн хүмүүсийн тоог 4, гэмтэж бэрцсэн хүмүүсийн тоог 11 гэж мэдээлж байсантай харьцуулахад нэг шөнийн дотор төмрийн цар хүрээ уушруулсан хохирол хэр ихээр нэмэгдсэн байгааг харж болохоор байна. Өнгөрсөн баасан гарагт Санжон аймагт анх гарсан ой хээрийн төмөр Оёсон, Андон, Чонсон, Ёнян, Ёндог зэрэг хөрс зэрэгэлдээ хотуудад хүрээгээ тэлээд байна. Ерөнхийлөгчийн өрг гүйцэтгэгч Хандогсо гал төмрийг Өмнөд Солонгос улсын түүхэнд байгаагүй. Онц ноцтой байгалийн гамшиг болохыг хэлж байна. Одоогийн байдлаар төмрийн улмаас 23,000 гаруй хүнийг нүүлгэн шилжүүлсэн байна. Барилга байгууламжууд төмөрт сүйдэж байгаа дотор олон зуун жилийн түүхтэй соёлын өвөдж багтаж байна. 5 гаригийн үдээс хойш Уйсон аймгийн ууланд төмөр унтраах нисдэг тэрэг осолцсон талаар алтныхан мэдээллээ ослын шалтгааныг мөрдөн шалгаж байна. Төмрийг хяналтандаа авахын тулд 4,000 гаруй гал сүнөгч 5,000 орчим цэргийн албан хаагчийг дайчилсан байна. Өмнөд Солонгост байрлаж байгаа Америкийн нэгдсэн улсын цэргийн нисдэг тэргүүдийг ч ажиллагаанд оролцуулж эхэллээ. Мягмар гарагт үндэсний гал төмрийн агентлаг онцгой байдлын түвшнийг хамгийн
хамгийн өндөр зэрэглэлд хүргэснээ мэдэгдсэн нь он гарснаас хойших анхны тохиолдол болж байгаа юм. Ойхерийн төмөр Өмнөд Солонгост харьцангуй ховор гардаг, хүний амьд хүрэх тохиолдол цөөн байдаг. Гэвч 18 хүний амьд байгаатай холбоотойгоор энэ удаагийн төмөр Өмнөд Солонгос улсын түүхэнд хамгийн их хохирол дагуулсан ойхерийн төмөрт тооцогдож байна. Мөн хамарсан газар нутгийн хэмжээгээр энэ төмөр Өмнөд Солонгос улсын түүхэн дэх 3 дахь том төмөр гэгдэж байна. Энэ онд дэгдсэн гал 618 онд байгуулагдсан Гонса сүмийг бүрэн сүйтгэж, мөн Жусоны үеийн үндэсний үнэт төвд тооцогддог буддын шашны сүмийг шатаасан талаар ойн албаныхан мэдээллээ. Ерөнхийлөгчийн өрг гүйцэтгэгч Ханд Оксо албаныхан байгаа бүх нөөц бололцоо хүч техникэд дайжилж байгаа хэдий ч хүчтэй салхи төмөр унтраах ажлыг хөндрүүлж байгаа гэлээ. Үүн дээр нэмээд ойрын өдрүүдэд хурд хүнсний хэмжээ бага байгаа талаар албаныхан мэдээллээ. Тодорхойлбол Өмнөд Солонгосын цагуурын агентлагийн мэдээлснээр лав гарагт бороо орохгүй бол харин пүрэв гарагт ердөө 5-аас 10 мм-ийн хурд тундас орох юм байна. Өмнөд Солонгос улсын цагуур энэ жил ердийнхөөс илүү хуурай байгаагаас гадна 244 удаагийн ойхерийн төмөр гарсан байгаа нь өнгөрсөн оны мөн үеийнхээс 2.4 дахин их байгаа юм. Төмрийн гол шалтгааныг албаныхан бүрэн тодруулж амжаагүй байгаа ч гэлээ хууль бусаар хог шатаасан нь гал гарах шалтгаануудын нэг байж болзошгүй талаар албаныхан мэдээлж байна. Улмаар хяналтгүй хог шатаах тухай хууль дүрмийг чангатгаж хувь хүний хайхрамжгүй үйлдэлийн улмаас гал төмөр гарах тохиолдлыг таслан зогсоох, урьдчилан сэргийлэх арга хэмжээнүүд авахаа яамдуудын удирдлагууд хэлж байна. Америкийн нэгдсэн улсын дэд ерөнхийлөгч Батлан хамгааллын сайд үндэсний аюулгүй байдлын зөвлөх гэд хэд хэдэн өндөр албан тушаалтнууд үндэсний аюулгүй байдалтай холбоотой чухал мэдээллийг арилжааны захин платформ дээр хилэлцэж байсан үүгээрч зогсохгүй харилцан яриагаа санамсаргүй байдлаар сэтгүүлчид дэлгэсэн байгаа нь батлагдаж чамгүй шууган дэгдээгээд байна. Хэрэг явдал одоо ч намжаагүй хэрэгт холбогдсон хүмүүс ээлж дараалан тайлбар мэдээллүүд хийхэд хүрч байна. Өнөөдөр үндэсний аюулгүй байдлын зөвлөх Майк Волц алтай гаргасан гэдгээ хүлээн зөвшөөрч бүрэн хариуцлага хүлээхээ мэдээллээ. Босон явдлыг цаг хугацааны дараалтайгаар хүргэе. Одоогоос 13 хоногийн өмнө буюу 3 дугаар сарын 13-ны өдөр Атлантик гэх сэтгүүлийн эрхлэгч Джеффри Голдберг Сигнал гэх платформ дээрээс групп чатанд илсэх урилга ирсэн байна. Групп чат нь Голдбергийн хэлснээр Дональд Трампын сэт хэргааны албан тушаалтнууд 3 дугаар сарын 15-ны өдөр Йеменд байрлах хутичүүдийн бүлэглэлийн эсрэг агаарын цохилт өгөх талаарх чухал мэдээллийг агуулсан байж. Тухайлбал агаарын цохилт өгөх төлөвлөгөө байнууд ашиглах зэвсэг зэргийг дурдсан байна. Групп чатны оролцогчдын нэг болох Батлан хамгааллын сайд Пит Хексет Джеффри Голдбергийг санамсаргүйгээр групп чатанд нэмж түүнийг өөрөө гарах хүртэл нь байсан гэдгийг нь анзаараагүй байгаа юм. Америкийн нэгдсэн улсын үндэсний аюулгүй байдлын зөвлөх Майк Волц үйл явдлыг байж болшгүй алдаа гэдгийг хүлээн зөвшөөрч дахин сигналыг ашиглахгүй гэдгийг өнөөдөр хэлсэн байна. Энэ үйл явдлын тухай олон нийт хизээ хэрхэн мэдэж газар авсан тухайд Джеффри Голдберг даваа гарагийн өглөө групп чаттай холбоотой нийтлэлийг цацснаар эхэлсэн байна. Тэрээр хэнхүү нийтлэлдээ болсон бүх зүйлс групп чатны агуулга, групп чатанд хэн байсан зэргийг цаг хугацааны дараалтайгаар маш нарийн тэмдэглэж оруулсан байсан. Тухайлбал 3 дугаар сарын 15-ны өдрийн 14 цагт Америкийн нэгдсэн улс Йеменд хутичүүдийн байршлуудыг бөмбөгдөж эхэлсэн. Үүнээс 4 хоногийн өмнө буюу 3 дугаар сарын 11-ны өдөр Голдберг нэр нь Майк Волц гэх нэртэй хүнээс сигнал аппликейшн дээр холболт хийх хүсэлт хүлээн авсан байна. Түрүүн дурдсанчлан Майк Волц бол Америкийн нэгдсэн улсын үндэсний аюулгүй байдлын зөвлөхийн албан тушаалыг хашдаг хүн байгаа. Заахандаа Голдберг энэ хүн жинхэнэ Майк Волц мөн эсгэд эргэлзэж байсан ч өмнө нь түүнтэй уулзаж байсан тул холбоо тогтоох нь онцгийн хачирхалтай зүйл бишээ гэж санагдсан байна. Харин хутичууд руу агаарын цохилт өгөхөөс 2 цагийн өмнө Пит Хексет Батлан хамгааллын сайд Пит Хексет Голдберг руу дайралтын тухай мессеж илгээсэн байна. Үүний дараа 3 дугаар сарын 13-нд Голдберг Houthi PC Small Group гэх нэртэй групп чатанд нэмэгдсэн байна. Зовг чатанд Америкийн нэгдсэн улсын өндөр албан тушаалтнууд багтсан байсан. PC гэдэг нь Principals Committee буюу удирдлагуудын хороо гэх утгатай үг байж болох байна. Зовг чатанд нийтдээ 18 хүн байсан. Тэдгээрийн дунд Америкийн нэгдсэн улсын төрийн нарийн бичгийн дарга Марко Рубио, дэд ерөнхийлөгч JD Vance, үндэсний тагнуулын газрын дарга Tulsi Gabbard, сангийн сайд Scott Bessent, Батлан хамгааллын сайд Pete Hexet зэрэг хүмүүс багтаж байна. Групп чатаар юу ил болсон бай тухайд чат 3 дугаар сарын 13-нд Майк Волцын илгээсэн энэ баг хутичуудтай холбоотой үйл ажиллагааг зохицуулах зорилготой гэсэн зурвсаар эхэлсэн байна. Тэрээр багийн гишүүдийг төлөөлөгч нараа тодорхойлж хамтран ажиллахыг уриалсан. 3 дугаар сарын 14-ний 8 цаг 5 минутанд Майк Волц өнөглөө ерөнхийлөгч Дональд Трампын өгсөн чиглэлийн дагуу үүрэг даалгаврын чагсаалтыг илгээхлээ гэж бичсэн байна. Үүний дараа дэд ерөнхийлөгч JD Vance уг ажиллагааны талаар эргэлзэж байгаа гэдгийг илэрхийлсэн байгаа. Тэрээр Америкчууд хутичуудын халдлагыг зогсоосноор Европчуудад ашигтай зүйл болж байгаад дургүй хүрч байна гэсэн бол хариуд нь Pete Hexet санал нийлж гудамжигтай байлаа гихчлэн бичсэн байна.
За хуудичуудыг онилсан энэхүү халдлагын нь улмаас зөвхөн хуудичууд ч биш. Йемен улсын энгийн иргэд амнаас эрүүл мэндээр гар цохрол амсаж байсан байхад Америк нэгдсэн улсын өндөр албан тушаалтнууд агаарын цохилт амжилттай болсны дараа групп чатанда баяр хөөртэй байгаа гэдгийг илэрхийлж элдв эможи зэргийг ашиглан алтан бус зурвсууд илгээсэн байгаа нь олон нийтийн дургуутслыг бол хүргэж байгаа юм. Голдберг чатнаас гарсныхаа дараа Майк Волт руу сигналаар мессеж илгээж засгийн газрын хэд хэдэн өөр албан тушаалтнууд руу имэйл мөн илгээсэн байна. Тэрээр энэ бүлэг үнэхээр бодит эсэх өөрийг нь санамсаргүйгээр нэмсэн эсэх талаар тодруулахыг зорьсон байгаа юм. Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн төлөөлөгч Брайан Хьюз энэ чат үнэн бодит байх магадлалтай хэрхэн ийм алдаа гарсан болохыг судалж байна гэх тайлбарыг өглөө. Мөн Пит Хексэд даваа гарагт сэтгүүлчдийн асуултанд хариулж байх үедээ уг групп чат ямар нэгэн дайны төлөвлөгөөтэй холбоотой мэдээлэл агуулаагүй байсан гэхээс өөр тайлбар өгөөгүй байгаа юм. Уг хэрэг нь 1917 оны Америк нэгдсэн улсын тагнуулын тухай хуулийг зөрчсөн байж болзошгүй талаар хуульчид байр суурь илэрхийлж байна. Уг хуулиар Америк нэгдсэн улсын зэвсэг хүчний үйл ажиллагаанд хохирол учруулахаас мэдээллийг задруулахыг хориглосон байдаг. Америк нэгдсэн улсын ардчилсан намын гишүүд энэхүү асуудлыг нарийн шалгах шаардлагатай гэж үзэж байна. Тухайлбал Америк нэгдсэн улсын төлөөлөгчдийн танхимын ардчилсан намын бүлгийн тэргүүн Хайм Джефферс хэрвээ бүгд найрамдагчид үнэхээр Америк нэгдсэн улсын аюулгүй байдлыг нухацтай авч үздэг бол энэ асуудлыг яаралтай мөрдөн шалгах ёстой гэж мэдгдсэн байна. Энэхүү маргаантай групп чат өрнөсөн сигнал гэх платформын тухайд товч мэдээлэл хүргвэл сигнал нь зурвас дэлгээх, утсаар ярих, видео дуудлага хийх боломжтой аппликейшн байгаа. Сигнал дах зурвасуудыг тодорхой хугацааны дараа устгахаар тохируулж болдог. Сигналыг Америк нэгдсэн улсын засгийн газрын албан тушаалтнууд ашиглах тохиолдлууд байдаг ч гэлээ Америк нэгдсэн улсын өмнөх ерөнхийлөгч Жо Байдны засаг захиргааны үед найдвартай бусаа гэж үзэн энэхүү платформын хэрэглээг хязгаарлаж байсан юм байна. Израилийн их баригчид Хамас бүлэглийг устгах зорилгоор Газын зурваст байлдааны ажиллагаа эхлүүлээд 7 хоног өнгөрсөн байна. Энгийн Палестины хүмүүс үүнээс болж амнасаараа хохирч байгаад бухимдсан хүмүүс өчигдөр Хамас бүлэглийг Газын зурвасаас гаргахыг шаардна ч гэсэн байгаа юм. Энэ удаагийн чагсаал 2023 онд мөргөлдөө эхэлснээс хойш хамгийн том эсэргүүцлийн хөдөлгөөнд тооцогдож байна. Чагсаалын үеэр олон зуун палестинчууд гарч Хамас бүлэглийг засгийн эрхээс буухыг шаардсан байна. Хамас бүлэглэлийн баг зүүсэн зэвсэгтэй хүмүүс жагсагчдыг хүчээр тарахдаа заримынх нь биед халдаж зодож гэмтээсэн байна. Нийгмийн сүлжээнд дарсан байгаа бичлэгүүдээс харахад залуучууд мэмэр гарагт газын хойд хэсэгт орших биед лахан явахтын гудамжаар Хамас огцор хэмээн уриалж алхсан байгаа юм а. Хамасын дэмжигчид жагсаалыг үл тоомсорлон оролцогчдыг урвагчтаа гэж буруутгаж байсан бол Хамас бүлэглэлийн зүгээс албан ёсны байр суурь илэрхийлээгүй байна. Эсэргүүцлийн жагсаалын өмнөх өдөр Исламын жихад бүлэглэл Израиль руу пуужин харсны улмаас Израиль биед лахаягийн ихэнх хэсгийг нүүлгэн шилжүүлэх шийдвэр гаргасан нь нутгийн оршин суугчдын дургуутслыг төрүүлжээ. Өнгөрсөн 7 хоногт буюу 3 дугаар сарын 18-наас эхлэн Израиль бараг 2 сарын турш үргэлжилсэн гал зогсоох хилцээрийг зогсоож цэргийн ажиллагаагаа дахин эхлүүлээд байгаа. Израилийн зүгээс үүнд Хамасыг буруутгаж Америк нэгдсэн улсын зуршлалтай шинэ гал зогсоох саналыг хүлээж аваагүй гэж мэдэгдсэн байна. Харин Хамас бүлэглэл Израилийг 1-р сард тохиролцсон анхны хилэлцээрээс ухарсан гэж буруутгасан байна. Израилийн агаарын цохилтууд дахин эхэлснээс хойш 600 гаруй палестинчууд амиа алдаж олон мянган хүн гэр оронгүй болоод байгаа. Жагсагчдын төлөөлөл болох Бейт Лахаягийн оршин суугч Мохаммед Диаб дайн эхэлснээс хойш гэр орноо алдсан хүмүүс нэг юм а. Тэрээр 1 жилийн өмнө Израилийн агаарын цохилтын улмаас гэр бүлийн хүнээ алдсан байна. Тэрээр бид хэний ч төлөө ямар нэг улс төрийн бүлэглэлийн ашиг сонирхлын төлөө амиа алдахыг хүсэхгүй байна. Хамас бүлэглэл ард түмний дуу хоолойг сонсож засгийн эрхээс буух ёстой гэж BBC-гийн сэтгүүлчид өгсөн ярилцлаганд хэлсэн байлаа. Хамас бүлэглэл нь 2006 оны Палестины сонгуульд ялсныхаа дараа 2007 оноос хойш Газын зурваст хяналтаа тогтоож байсан юм. Израиль болон Хамас бүлэглэлийн дунд өрнөж байгаа зэвсэгт мөргөлдөөнийг хохирогчид өдөр ирэх тусам нэмэгдэж байгаа тул Газын зурвасын энгийн иргэд ийхүү Хамас бүлэглэлийг эсэргүүцэх нь огцом нэмэгдэх болоод байна. Одоо өрнөж байгаа мөргөлдөөн 2023 оны 10 дугаар сарын 7-ны өдөр Хамас бүлэглэл Израиль улс руу халдаж 1200 гаруй хүний амь насыг хөнөөж 251 хүнийг барьцаалснаар эхэлсэн байдаг. Үүний хариуд Израиль улс Хамас бүлэглэлийг устгах зорилгоор цэргийн ажиллагаагаа эхлүүлж Хамас бүлэглэлийн мэдэл байдаг эрүүл мэндийн яамны мэдээлснээр 50,000 гаруй палестины хүн амиа алдаад байгаа юм. Мөн Газын зурвасын 2.1 сая оршин суугчдын ихэнх нь дөрвөж өнгөрсөн 2 жил орчмын хугацаанд дөрвөсдийн хуарангуудад өдөр хоногоо зогоож байгаа юм. Түүнчлэн бус нутгийн барилга байгууламжийн 70 орчим хувь нь сүйдсэн тул ядууралт хартагтаа хүрч эрүүл мэндийн үйлчилгээ авах боломжгүй хүнс түш эмийн нөөц хангамжгүй нөхцөлд амьдарч байгаа лээ. Цэнгэр телевизийн гадаад мэдээний хөтөлбөр үргэлжилж байна. Хөтөлбөрийн хэсэгт би зарим мэдээллийг товчоор хүргэнэ.
Израилийн цэргүүдэд баривчлагдсан Оскарын шагналт No Waterland баримтат киноны Палестин найруулагч Хамдан Баллал өнөөдөр суллагжээ. X-дээр түүний найз No Waterland киног хамтран найруулсан Ювал Абрахам мэдээлэл хийж Хамдан Баллал Израилийн цэргийн бааз дээр шүнжин гавлаастай нүдэндээ боолттой байсны эцэст бие махбодын хувьд гэмтэл авсан байдалтай гэртээ ирлээ гэжээ. Associated Press агентлагийн мэдээлснээр Хамдан Баллалын нүүрэнд хөх нийц үүсч хувцсан цусны толготой байсан гэлээ. Япон улсын шүүх цаасын ялгаач 44 жилийн турш хоригдсон гинбурууг нь тогтоогдсон Ивава Хакамадад 1.4 сая долларын нөхөн олгор олгохоор шийдвэрлэжээ. Энэ нь Япон улсын түүхэнд хамгийн өндөр дүнтэй нөхөн олгорт тооцогдож байна. Өдгөө 89 настай Хакамада 1966 онд 4 хүний амийг хөнөөсөн хэрэгт буруутгагдаж байсан юм а. Түүний өмгөөлөгчид цагдаа нар түүнийг хүчээр хэрэг хүлээлгэж нотлох баримтыг хуурамчаар үйлдсэн гэж мэдээлсэн. Үүний улмаас өнгөрсөн жил дахин шүүх хурлыг зохион байгуулж гинбурууг болохыг нь тогтоосон байна. Америкийн нэгдсэн улсын эдэд ерөнхийлөгч JD Vance Баасан гарагт эхнэр Ууша Венсийн хамт Гренландыг зорих гэж байна. Өнгөрсөн 1-р сард Америкийн нэгдсэн улсын ерөнхийлөгч Дональд Трамп Гренландыг Америкийн нэгдсэн улсын засаг захиргаанд нэгтгэх тухай санаачилгаа танилцуулж байсан. Цагаан ордны мэдээлснээр Vance Футифок баазад зочилж Арктикийн аюулгүй байдлын асуудлаар холбогдох албаны хүмүүстэй ярилцсан, зам Америкийн нэгдсэн улсын цэргүүдтэй уулзсан гэлээ. Энэ 7 хоногт үндэсний аюулгүй байдлын зөвлөх Майк Волц мөн Гренландыг зорно. Гренландын их баригчид эдгээр айчлалыг эсэргүүцэж байгаа гэдгээ мэдээллээ. Европын автомашин үйлдвэрлэгчдийн холбооны мэдээлснээр энэ оны эхний 2 сарын байдлаар Tesla компани захидлын автомашины борлуулалт өнгөрсөн жилийн мөн үетэй харьцуулахад 49%-аар буурчээ. Tesla компани борлуулалт буурахад Tesla-гийн гүйцэтгэх захирал Elon Musk-ийн Америкийн нэгдсэн улс болон Европын улс төрийн асуудлуудад оролцох байдал нөлөөлсөн байж болзошгүй гэлээ. Иймээс Tesla-гийн борлуулалт буурч байхад гол өрсөлдөгчдийн нэг болох Хятад улсын BYD компани 2024 онд 107 тэрбум $1 орлого олсон байгаа нь Tesla-гийн 2024 оны орлогоос 10 тэрбум $1 их байгаа юм а. Телевиз гадаад мэдээгээ та бүхэн түрэглээ анхаарлаа хандуулсан баярлалаа.